За одоо яг вакцины хэлэхээр гүлэг ирсэн байна. Тэгээд ямар хуу шат дараалал явдаг вэ гэдгийг би та бүхэнд хийж үзүүлэх гэж байна. Эхний эзэнд 2 чихээ шалгах чинь. Чихэн байна уу, хөрчнөр янз бүрийн үйлчлэл байна уу гэж хэлсэн. За энэ бол чихэн бас янз бүрийн үйлчлэл байхгүй. За бараг л бас чихэн янз бүрийн үйлчлэл байхгүй. За дараагаар нь бол нүдээ харна. Бас ямар нэгэн үйлчлэл байна уу? За энэ дээр чихэн баатар тохнох гэсэн байна. За энэ дээр мөн ластер үйлчлэл байхгүй. Нүдэн жоохон бүртгэр учраас хатны юм ороод ирсэн магадгүй эсвэл байгаад жоохон халуужж магадгүй тиймэрхүү юм ажиглаж байна. За амааг бол онгойлгож үзнэ. Ам дотор ямар нэгэн гадны бит байна уу? За тэгээ хэлгсэн судасны дүүрэмжлийг үзнэ. За энэ дээр бол хэлгсэн судасны дүүрэмжлэг гайгүй байна. Шингэний дутагдалт бол орсон юм байхгүй байна. За хоёрдугаарт нь бол халуун үзнэ. за халуун юм бол чихээс үзнэ. За За халуун бол 38.5 байна. Халуун бол хэв юм байна. За халуун бол маш чухал үзүүлэлт үүдэг. За дараа чарна. Уус шиг чагнаа. Зүрхэн зөвлөлтийг бас чагна. За хоёрлоо уус бол ямар нэгэн хажуугийн чимээ шугам байхгүй. Ер нь бол 90 сар бол сайхан болж байна. За тэгээд дээрэс нь нэмээд яхад бол ер нь бол гүлэг хаанаас авсан бэ гэдэг нь маш чухал. Тэгээд дээрэс нь эзний одоо анамнез бол бас маш чухал байдаг. Баасных нь хэлбэр нь ер нь ямар байна? Ямар хөө баас гарч ийн тэр зэрэгмжид хоол өгж байгаа байл өөрөө сэргэлэн цоо гэхэд мэдээлэлүүд нь бол маш хэрэгтэй байдаг. За мөн дээрэс нь гүлгний хожийг үзнэ. За энэ гүлгний хувьд бол тийм торхой биш, ер нь бол миратай байна. За ойролцоогоор нэг хэл 300 хэл 400 орчим грамм байна гэж. За ингээд жингийн хувьд асуудалгүй эрхлэн үйлчлэгээр ирүүл байгаа бол энэ гүлгэн дээр вакцин хийхэд ямар ч асуудал байна гэсэн үг юм аа. За дараачих нь бол за энэ гүлгэний хувьд бол 42 хоногоос дээш болсон учраас 5 өвчний эсрэг вакцин. За энэ дээр бол одоо бодрог паравирус, параинфлюенза, за аденовирусын type 2 гэх мэт байдаг. За энэ бол хоёрын юм шиг байгаа. Нэгэнд нь бол хуурай. нөгөө нь одоо шингэн мэтлээ. За шингэн мэтлээ бол цаадаа гам. Цаадаа дашнаа иш явцаа тийм. Садик яхагсан. Системийг цаасрах. Вакцин маань бол өөр төр ийм наалттай байдаг. За энэ наалтыг нь бол ингэж хуулж аваад эрүүл мэндийн дэвтэр дээр нь хэдэн сарын хэдэнд хийсэн дараа нь дахиад хэзээ хийхийг тэмдэглэдэг байгаа. За вакцины бол хийхээс өмнө яг хийх газраас сайхан хариуцах. Энэ нь зөвхөн харилцааг зааж хийх яг гэж байгаа. Гашуун хатрах хэсэг хийх. За ингээд хариуцсныхаа дараа зя ингээд болно гэсэн үг. Вакцины процесс бол ийм л юм да.